За 1 2 1 2 бүгдэнд нь 2025 оны мэндийг хүргэе. Тэгээд бүгдээрээ шинэ жилээ сайхан тэмдэглэсгээс ингэж найдаж байна. Тэгээд өнөөдрийнхөө энэ жилийнхээ хамгийн ихний бичлэгээр хэвлэлээ. MCU-гийн дараагийн нэгэн бүтээл What If сурлын төгсгөлийн буюу 3 дугаар бүлгийн сэтгэлээ хуваалцахад бэлэн болсон сонсож байна. Тэгээд MCU-гийн фэнүүд 24 оныг болон What If сурлаа өндөрлүүллээ. 25 онд биднэрт нь бас үзэх юмнууд зөндөө байгаа. Тэгээд юутайч үзсэн бол бичлэг үзээрэй. За What If зурлын хувьд бол анхны бүлэг нь 22 онд 21 онд уучлаарай цэцэгжсэн. Тухайн үедээ бол 7 хоногийн зайтай гараа явж исэн бол одоо сүүлийн 2 бүлэг нь буюу 2 3 дугаар бүлэг нь яг 12 сарын 20-нд гардаг уламжлалтай болчлоо. Тэр нь бол тэгээд яг Christmas-ийн үеэр те шинэ жилийн үеэр бид нэр яг MCU-гийн фэнүүд What If зурлаа үздэг. Тим уламжлалтай бол сүүлийн 2 жил байлаа. 23 24 онд айл нь. Эхний 2 сизон 9 ангитай байсан бол сүүлийн сизон 1 анги багасаад 8 ангитайгаар гарч дууслаа. За тэгээд хүмүүсийн сэтгэл хилцүүлгийг бол бас тийм сайн харсангүй. Хүмүүс яг тийм их бас үтсэн гэж бодохгүй байна. Яг гоо MCU-гийн яг фэнүүд дуртай хүмүүс нь бол үзээ явж ирсэн байхаа. Яг тийм масс үзэгчд гэдэг ч юм уу те яг зүрхтэй MCU-гийн юмнуудыг сонирхдгүй хүмүүс бол яг төдийлөн үзэж чадаагүй бүтээл болсон болоо гэж бодож байгаа. Тэгээд хүмүүлэгчдийн үнэлгээ дурдах юм бол season 1, season 2, season 3 нь одоо Rotten Tomatoes дээр 89, 90, 80 гэсэн дараалттай байгаа бол Metascore нь болохоор 69, 79, 75 гэсэн оноодыг тус авсан байгаа юм. За гэхдээ Metascore нь season 3 дээр 75 гэж хэлэхэд хэцүү. Яг тэгвэл хоёрхан шүүмжлэгчдийн үнэлгээ байгаа. Нэг нь 70, нэг нь 80 өгсөн. Тэгээд би дундчлаа зүгээр 75 гэж тавьчихсан тоо байгаа шүү. За хэдүүлээ season 3-ын тухай ярьцгаая. Season 3 бол сая хэлсэнчлэн 8 эпизодтай байсан. 12 сарын 22-ноос 29-ний хооронд цацагдсан байгаа. Тэгээд би бол яг өдөр өдөрт нь үзэж явж амжаагүй. Гэхдээ яг он дуусахаас өмнө сая binge date те өдөрт 2-3 ангаар нь үзчихэд дуусгасан. Яг уу эхэндээ айгүй хэцүү байсан надад бүр юу үзээд байна гэж бодож ирсэн. Эхний 1-2 эпизодыг нэг тийм махраад нэг тийм болчихоо яах вэ гэж бодчиход за MCU юм да тий үзээд дуусгачих. Угаасаа сүүлийн сизон юм чинь гэж бодоод үзлээ. Би бол MCU юмнуудаас арга үзээгүй юм үлдээгүй шахуу баха. Яг MCU-гээс бол сая сүүл Craven the Hunter-ыг бол ялтч үзэж амжаагүй. Тэгээд хүмүүсийн 24 оны хамгийн муу үнэлгээтэй кинонуудын нэг болж таарчлаа л да. Шүүмжлэгчдийн болоод үзэгчдийн тий. Craven the Hunter-ыг бол алгасч байгаа. Madam Web-ыг kinda алгассан. Нэг хагсын өслөө яасан. За What If дээр эхний эпизод нэг юм бол одоо What If the Hulk fought the Make Avengers гэсэн ба. Make Avengers. Одоо баахан Hulk Buster гараад ирсэн л болж таарч. Одоо спойлертэй штэ тийм нэрэ. Үзчихсэн хүмүүс. Зурлаа үзсэн хүмүүс бичлэг үзээрэй гэж хэлмээр. Баахан Godzilla шиг Hulk-гууд ингээ гараад ирцгээсэн. Тэгээд тэд нартэй байлтахын тулд Avengers-ыг Hulk Buster өөрөөсний гэсэн нэг тийм том өмсгөлүүттэй болчихсон. Тэгээд тэрүүгээ судалж байгаа түүх гарч байгаа kind of. Тэгээд ер нь бол нэг тийм Marvel өөрсдийнхөө гэсэн нэг тийм Pacific Rim-ийг хийцэн юм шиг санагдаж байгаа. Тэр эпизод бол надад төдийлөн тэгж сайхан ч байх. Сайн таалагдаагүй. Түрүүн дурдсанчлан яг энэ season-ийн эхний хэдэн анги бол бас жоо хэцүү явж байсан миний хувьд. Гэхдээ Moon Knight энэ төр орж ирж байгаа сонирхолтой. Яг хөө team чих ашиглагдаагүй ч гэсэн сонирхолтой. Одоо What If гэдэг цувралын бас үндсэн юм тэр байгаа даа шүү дээ. Гой гой юмнууд орж ирэх өөр ашиглагдаагүй дөрүүд, уулзаагүй дөрүүд бас орно ингээд chemistry үүсгэх боломжтой гэдгээрээ давуу талтай. За эпизод 2-ын хувьд болохоор What If Agatha went to Hollywood. Agatha-г жүжигчний дүрд ороод Stark гэнэртэй тий нийлцээ явж байгаа тухай гарч байгаа Hollywood-ийн. Гэхдээ яг Agatha-гийн зорилго бол шал өөр спел хийгээ одоо кинонд зориулж биш. Киноныхаа сетийг ашиглаад өөр том спел хийж Eternals-ыг ашиглаж те дэлхийн төвд байгаа Celestial-ийн хүчийг авах зорилготой байсан. Тэгээд Kingo энтрийг ашиглаад юу яаж байгаа. Тэрийг хүслээ гүйцэтгүүлж байгаа тийм анги гарчлаа юм л да. Гэхдээ энэ яг уу кино ингээд дэлхийг өөрчилж чадсан те ингээд эн чин хүчтэй твсэг мэвсэг гэсэн айдиаг нь бол ойлгож байгаа. Тэр нь бол таалагдж байгаа. Гэхдээ яг тийм амар
Celestial-ийн тэг хүчийг авцсан байгаа тийм хүнд яг киногаар дэлхийг өөрчлөх хүсэл эрмэлзэл яг үлдэх үгүй юу гэдэг бол бас жоохон lazy writing гэж бодож байгаа. Миний хувьд л нэг тийм яг угаасаа богинохон 30 минут дотор те 35 минут дотор багтаад хийж байгаа анги болохоор яг тэгэж хурдан өрнөлттэй шийдэлтэй явахаас өөр аргагүй байсан багтаа. Гэтэ нэг тийм жоохон залхуу бичсэн юм шиг санагдаад байгаа зохиолын. За эпизод 3 дээр харин нэр нь болохоор The Red Guardian Stop the Winter Soldier гэж байгаа. Тэгээд энэ дээр Red Guardian Winter Soldier хоёрын хоорондын chemistry яг хөрх хүн байж болно. Байж болохоор гэхдээ бас яг түрүүний эпизод чинь нэг тийм хурдан шийдсэн юм шиг. Одоо Winter Soldier-ийн тархийг угаасан тэр юм байгаад байгаа шүү дээ. Одоо зөвлөлтийн үеийнхэн тэгж амар ашиглаж исэн гэдгийг бид нэр Winter Soldier дээр тэгэнгүүтээ Civil War дээр энэ төр амар харддаг шүү дээ. Гэхдээ яг энэ эпизод дээр яг тэр нь хангалттай тэр жинтэйгээ байж чадаагүй гэх юм уу. Одоо Red Guardian орж ил зүгээр хоорондын харилцаа ингээл явчихад Bucky тэгэл баг зүгээр ойлцож байгаа юм шиг. Тиймэрхүү. Тэр эргэлт нь жоохон таалагдаагүй. За, эпизод 4 бол хамгийн what the shit. Тэр анги нь бол байсан. Юу болоод байгаа те Darcy Howard Duck хоёр гэрлээд тэгээд өндөг төрүүлсэн те. Төрүүлсэн л гэж одоо ярих юм да өндөгтэй болсон. Эпизод 1 дээр гардаг нэг юм Party Brother Thor-ын үргэлжлэл анги ба. Энэ антолог цуврал хийдэг ч гэсэн яг өмнөх ангиудаас ингээ үргэлжлээд тэ тэр сторинууд нь ингээ салаалаад явж байгаа юмнууд бол зөндөө байгаа. Ялангуяа season 1 дээр бид нэг ингээ яг анги болгоно ингээ би таасан юм байна. Ингээ нэгнтэйг огтлцохгүй юм байна гэж бодож итэл ингээ Guardians of the Multiverse гэдэг сүултээ бүр ингээ нийлээд дуустдаг штэ season 1 дээр. Season 2 дээр ч гэсэн Captain Carter маш их гардаг. Саяны season дээр ч гэсэн Captain Carter-ийн оролцоо бас нэлээх байсан. Тэгээд Darcy Howard Duck хоёрын харилцаа айгүй сонирхолтой. Тэнгүүд тэр хоёроос төрсэн хүүхэд яг нэг тийм домгийн уу гарч юм шиг ингээд амар хүчтэй нэгэн болох те хувь заяатай болж таарч байгаа. Тэгээд тэрний ардаас баахан MCU-гийн вилнүүд баатрууд те ингээ хөөцөлтөй явж байгаа ингээд тэр хүчийг ашиглахын тулд тэрэн дээр бас гой дөрөв зөндөө гарч ирсэн яг хизээч хоорондоо уулзахааргүй байсан дөрүүд те одоо чинь танаас гарч иж энэ тэр танасын хүүхдүүд нь хүрээд ирсэн тэнгүүтээ коллектор гарч байгаа Nick Fury гарч байгаа Jotunheim-ийн Loki дээр очиж байгаа энэ тэргээд бас сонирхолтой айгүй сонирхолтой байсан. Тэгээд Darcy Duck хоёрын хоорондын chemistry ч гэсэн хөөрхөн амар сонирхолтой байсан. Бигтээ ихний яг хэдэн минут юу болоо таа бэ нэр чи ингээд бодож ирсэн. Гэтэ ингээд хэдэн минут өнгөрөөл яг тэр vibe-ндаа ингээд дасчингуу зэ. Окей. Яг fun language болж чадсан. Тэгээд яг манай хоёрын чи өндөг сүулдэ бүр гарцсан. Тэгээд Birdie гээд дүр болж Guardians of the Galaxy Multiverse-ийн нэг гишүүн болсон байна. За, эпизод 5-ын тухай ярих юм бол хэдүүлээ What if the emergence destroyed the earth гэж ангива. Энд дээр бол одоо Riri Williams гарч байгаа, Sharon Carter, Valkyrie, Yin-Nam, Okoye, Wong гэсэн дөрүүд ерөөдөө сайн тал гарч байгаа. Муу тал гэх юм бол одоо Quentin Beck буюу Mysterio тэ Spider-Man-ийн villain одоо Stark Tech-ийг өөрийн иргэшэлтэд оруулаад тэгээд дэлхийг ерөнхийдөө өөрийн эзэмшилд авчихсан White Vision энтрийг баруун гараа болгоод ашиглаж байгаа тийм ертөнц байна. ертөнц одоо ингээ бүр ингээ ертөнц биш ээ. Дэлхий ингээ дэлбэрчихсэн. Тэгээд kinda сансрын юмнууд одоо юу гэх юм татах хүч мөч бол зарим газараа бүр байхгүй болчихсон байх жишээний тийм цүүцсэн ертөнцид яг трийгээ буцааж эргүүлж авахар ажиллаж байгаа тэмцэж байгаа хүмүүсийн тухай ерөөдөө гэж хэлж болно. Одоо тэгээд тэрийг зогсоох ганц хүн Riri Williams болж таарч байг гэж хэлж байгаа юм л та. Тэгээд энэ дээрээс эхлээд Watcher-ийн бас нэг season-ы төсгөл хүрэх зам чиглүүлж байгаа юм гарч байгаа нь Riri Williams ингээд бас туслаад байгаа гэх юм уу? Одоо бос энд Монгол хүн байна уу гэдэг баг. Яг уу амар тэгж тусалсан гэхээсээ илүү яг нэг тийм жоох мессеж өгсөн. Тэгээд Watcher бол эзэж тийх ёсгүй те. Watcher тэгээд season 1-ээс эхлээл яг ингээд туслаад юм яриад ойлголцоод зодтолцоод те. Тэгээ явцсан л манай хүн бол уг нь тийх ёсгүй дүр байсан. Тэгээ тэр бол сүлдээ асуудал болоод дуусчаа. За энэ анги
Тулааны нүсэд гоё байсан. Quentin Beck те Mysterio-гийн тэр хувилбарыг харах White Vision-тэй хамтарчаа. Тэгээд хизээч MCU-д бас тэгж таархааргүй байсан хүмүүс байх гэж бодож байна. Одоо Riri Williams, Sharon Carter, Valkyrie, Okoye, тэ Yin Nang, одоо Shang-Chi-гийн Michelle Yeoh штэ. Ихэмтчлэн дөрүүд. What if хамгийн гоё юм тэр л та. Тэр л дээ. За, эпизод 6-гийн тухай ярих юм бол What if 1872. 1872 онд Shang-Chi, Kate Bishop хоёр явчаа. Яг зэрлэг өрөндийн vibeтай. Тэр бол айгүй тийм western нуур амьсгал мэдрүүлсэн бас айгүй сонирхолтой байсан. Гэтэ яг нэг тийм сүртэй гоё бас биш. Одоо энэ What if-ийн animation стил бас энд айгүй их нөлөөлж байгаа байх гэж би бодож байгаа. Одоо арай илүү нэг тийм тухтай ч юм уу эсвэл үзэхэд нэг тийм гоё зурагтай байсан бол энгийн дундаж ангууд нь бас илүү сэтгэл төрөх байсан юм болов. Одоо жишээ нь 1872 ч юм уу те The Emergence Destroyed the Earth. За магадгүй юу The Red Guardian Stopped the Winter Soldier энэ бол дундаж ангууд байгаа байхгүй. Зүртэй муу бол биш. Амар сайн бол биш. Тэ? Яг нэг удаад үзээд өнгөрөхөд бол хангалттай дайжгүй. Гэхдээ нэг тийм анимашн стил нь жоохон тухгүй үзэхэд нэг тийм гоё биш байгаад ангууд. Энэ ангууд нь бүр ингээд доош овнаад сэтгэлд үлдэх нь багасаад ирж байгаа болов уу гэж бодогдоо та. Тэгээд юутай Shang-Chi чинь Shaolin те дүүхэн Shaolin тэгээ тэмцчээ. Тэгээ хүүд гэж дүр мөрөд хувирсан байгаа тэр юу гарчаа. Тэгээд Shang-Chi тэгээ хүүд хоёрын тулааны хэсэг бол бас таалагдсан. Тэр бол айгу дайггүй байсан. Нэр animation style дээр бас нэг юм ярихад юун дээр өмнөх эпизод дээр буюу The Emergence Destroyed the Earth эпизод дээр одоо Riri Williams хин хоёр гүйчээ. Манай Yin Nang хоёр гүйчээ. Тэр амар эвгүй нэг тийм хөдөлгөөнт нэг тийм мэдгүй нэг тийм өнцг нь буруу байсан юм болов ингээд цэжнээс дэшээ гаргасан бол нэг тэр нь анзаарахдаггүй байсан юм болов. Одоо ингээд холоос автсан юм шиг тийм өнцгтэй. Тэгээд юу байгаа байхгүй ингээд бүтэн биеэрээ гүйж байгаа хэсэг нь гарч байгаа. Тэр нь яг тийм өвсөлгүй нэг тийм сонин хүмүүн бусын юм шиг харагдаадсан. Тэр нь яг анимашн стайлтайгаа бас жоохон унгаж байгаа гэдэгтээ бас орхол бах л та. За 1872 акшн хэсгүүд нь таалагдсан. Тэгээд яг тэр хүүдийн хийж байгаа үйл явдал те яг хүмүүс ингэж барьцаалж байгаа ингэж тэр хэсэг бол ерөөдөө таалагдсан. Яг бүтэн эпизодоор бол нэг тийм сайн биш л те яг жоохон нэг тийм сэтгэлд хүрэхээр те драматай байж болохоор юмнуудаа тэгэл жоохон байжгаад хажиж байгаа юм шиг санагдсан. За эпизод 7 What if the Watcher disappeared? За эпизод 8-таа бас шууд холбогдож байгаа. What if? Ийм хоёр анги байна. Одоо юуны season 1, season 2, season 3 ч гэсэн яг сүүлийн 2 эпизод нь хоорондоо шууд үргэлжилсэн ангиуд байсан. Season 1, 2 ч гэсэн яг тийм байсан санагдаж байна. Энэ дээр болохоор Captain Carter гарч байгаа. Peggy маань буцаж ирж байгаа. Тэгээд season 2 дээр гарч ирсэн Kahori гэж дүр эргэж ирж байгаа. Бас айгүй гоё дүр байсан. Би бол баг юунаас What if-с танилцуулагдсан дүрүүдээс хамгийн гоё нь Kahori гэж бол бодоод байгаа. Тэгээд комик дээрч байдгүй дүр юм гэж ойлгосон тэр зүг баха. Тэгэд Storm гарч байгаа. Storm season 3-ын бол highlight дүрүүдийн нэгэ. Яалтчгүй highlight. Storm Goddess of Thunder болсон явж байгаа байхгүй юу? Бүр одоо ингээд Thor-ийн алхахыг барьсан те хамрыг Mjolnir-ыг барьсан. Тэгээд Asgard-ыг эзэмшиж байгаа те гэж хэлэхэд бол болно. Одоо Mjolnir-ыг захирсан Thor-ийн хүчийг эзэмшнэ гэдэг чинь. Тэгээд Storm дээр нэмээд Thor-ийн хүчтэй гэхээр тэр аимшигтэй дүр байхгүй юу? Тэнгүүтээ одоо эпизод 3 дээр гарсан те 4 дээр үлээ. 4 дээр юм байна. Darcy Howard the Dog хоёрын охин болох Birdie гэж дүр байгаа. Айгүй сонирхолтой хүчтэй. Тэнгүүтээ нисдэг тийм эмэгтэй дүр байгаа. Айгүй хурдан өсч том болсон харагдчихсан. Одоо аав ээж хоёр нь яг төрүүлсэн төрхөөрөө байж хахад тэр эмэгтэй бүр ингээд том болсон. Тинейжер бол яагаад ч харагдаагүй. 20 бол хангалттай гарцсан бол дүр байх шиг харагдчихсан. Тэгээд сүүлийн эпизод дээр бас Infinity Ultron гарч ирж байгаа. Infinity Ultron-ыг бол яг season 1 дээр ялсан л та. Гэхдээ ингээд хизээч Watch-ыг сонсоогүй те ингээд ертөнцөө устгацсан Ultron гэж бас байгаа. Тэгээд Watch-ыг аврахын тулд бас тэрийг ашиглах хэрэгтэй байна гэж Multiverse Guardians of the Multiverse үзсний үндсэн дээр очиж Ultron-тэй дийл хийж байгаа гэхэд ерөнхийдөө болно доо. Тэгээд Eminence гэж дөрөвдтэй
тулалдчаа тийм юм. Гарч байгаа сүүлийн 2 эпизод дээр Living Tribunal тий 3-7 молготой болсон тэр хэсгүүд бас сонирхолтой байж чадсан шүү. Юун дээр Infinity Ultron ихтэй бас хийж чад тэр үйл сонирхолтой. Одоо ингээд ертөнцийг тэр чигт ингээд сүдгчиж байгаа шүү дээ. Одоо амьдрал байсаар байгаа цагт хүн төрлөختөндөө оюун ухаантай амьтад ер нь л амьдрал байсаар байгаа цагт ялтч ингэж зөрчилдөөн гарах юм байна. Тэгээ зөрчилдөөн гарах юм бол ингээд нэгнтэйгээ ингээд сөргөлдөж маргалтан тий. Тэгэх юм бол ингээд инх тайван гэж юм байхгүй болно. Инх тайван гэж зүйл байхын тулд амьд оршихуунууд байхгүй байх хэрэгтэй байна гэсэн тооцооллыг шууд тархинда тий үлийн системээр хийнгүүтээ Ultron бол яг ингээд ертөнцийг арчиж эхэлсэн шүү дээ. Тэгээд ертөнцийг арчиж дуусаад ганцаараа хэдэн зуун сая жилийн өнгөрүүлсэн бааш таарч байгаа. Тэгээд ингээд ганцаараа л ингээд байжсны хар дээрээс Peggy Carter ирэнгүүд амар гайхаж байгаа байхгүй тий. Би ертөнцийг ингээд бүх зүйлийг устгасан, бүх амьд оршихуйг устгасан. Тэгэн бэ чи яагаад ингээд байж гинэ гэд. Тэгээ Peggy тий ярилцаад үтсэн юм шиг ба. Тэр яг off screen л тий. Тэгээд манай нөгөө хэд хүрээд ирэнгүүд яг тэрийгэ тайлбарлаж байгаа байхгүй. За ингээд амьтан байсаар байгаа цагт зөрчилдөөн гарч байгаа нүнэ. Гэхдээ зөрчилдөөнгүй бол амьдрал гэж байхгүй. Заавал байх болно. Амьдрал гэж байхгүй бол тэгээд инх тайван ч гэж байхгүй юм байна. Инх тайван бүтээ гэж миний зорж исэн зорилго нь зүгээр л яг нэг тийм оргуу хоосонд хүрэгцэн. Тэгээд тэр бол юу ч хүрэгцэх биш тий. Нэг тэрийг ойлгоцсон байгаа Infinity Ultron гараа тэгээд Watcher Enter тусалж байгаа үйл явдал гарч байна. Тэгээд Watcher-ийн origin story бас kind of гарч байгаа л да episode 9 дээр 8 дээр. За тэгээд сүүлийн 2 episode за эхнийх нь арай илүү таалагдсан. Манай эдийн орж ирж байгаа юм уу гэсэн гоё л байсан л да. Сүүл нөгөө Eminence-тэй тулалдахаар ингээ хөлөгтөгөө орж ирж мэрч байгаа үе. Тэгээд юуны ялангуяа Storm-ийн хүчээ ашиглаж байгаа тэгээ байгаа байж байгаа. Тэр бол надад үнэхээр станын гоё харагдчихсан. За тэгээд энэ season-ээс миний хамгийн таалагдсан гэх юм бол ялтчгүй эпизод 7-8-ыг л хэлнэ. Бус ангууд нь бол ерөнхийдөө дундаж болон дунджаас доогуур тэгээд бүр үнэхээр өөдөртэй байсан гэх юм бол эхний 2 эпизод энтриг бол хэлж болно. Миний яг сэтгэл бол төдийлөн хүрч чадаагүй season байлаа. Миний хувьд хамгийн таалагдсан нь бол season 1 байдаг. Season 1 дээр 2-оос 3 бараг 4 ч айгүй гоё эпизод байсан. Season 2 дээр бол нэг 2 эпизод байлоо да. Хэдүүлээ яг нэг 24 оныг ингэж өндөрсөн ч гэсэн 25 ондоо бол айгүй хүлээлт өндөртэй, сайн болох магадлал өндөртэй тийм бүтээлүүд бол зөндөө байгаа. Хэдүүлээ тэрийг бас ярилцсанаа. What if цуврал дээр миний хамгийн таалагдсан эпизодуудыг нэрлэлцээд хэдүүлээ 25 оноо ерөөдөө харъя гэж бол бодож байна. За. Миний хамгийн таалагдсан эпизодууд What if-с гэх юм бол season 1-ээс 3 эпизод байна л та. За, season 1 эпизод 3. What if the world lost its mightiest heroes. Ингээд Avengers бүгдээрээ анханасаа үхээд хэлж байгаа бол гэсэн тийм юу байгаа л да. Анги байгаа. Тэгээд тэрэндээ насаараа үтсэн баатруудаа үххийг харах яг ч юм гоё байсан. Дандаа ялахыг нь хараад идэг болохоор ч тэр мөн тийм цодон сонин юм бас үзэх чинь гоё байдаг штэ. Тэгээд энэ анги бол надад айгүй таалагдсан. Тэгээд угаасаа хүн болгоны хамгийн артай анги байх. What if Doctor Strange lost his heart instead of his hands. Нэрнээсээ л бүр юм гоё. Үнээр гоё. Тэгээд episode 8, season 1 episode 8, What if Ultron won? Энэ бас гоё анги байсан. Тэгээд ингээд шууд таанаас голоор нугааж хамтрал бас. Яа, тэр бол гоё юу байсан шүү. Тохиомж. За, season 2-оос 7. What if Hela found the 10 rings? Энэ бол хамгийн таалагдсан анги байсан. Юунаас season 2-оос. Тэгээд season 2 дээрээс яг What if Kahori reshaped the world? Энэ тэр бол бас таалагдсан. Kahori бас айгүй гоё дүр байсан. За тэгээд season 3-оос л ялтчихгүй episode 7 нэ. Зэ. What if цуврал дээр бол нэг иймэрхүү сэтгэлдтэй байна. Манай хэд ч гэсэн орж ээ те доор яг юугаа сэтгэлээ хаалцаараа what if цувралын та хэдийн маань үнэлгээ ямар хуу байна. Тэгээд хамгийн таалагдсан эпизодууд болон хамгийн сул санагдсан юу вэ? Одоо жишээ нь надад season 3-ын тэр манай Kaiju Monsters-тэй тулалддаг те Pacific Rim-ийн тэр эпизод энэ төр бол come on man гэмээр санагдсан надад бол. Тим эпизодууд манай дэд бас юу вэ? Хуваалцаарай. Тэгээд комментчтэй хүмүүстэй бүгдээр нь дуртай. Тэгээд subscribe дарж амжаагүй хүмүүс байвал subscribe дараад like share хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Donation хэлхийх хүсвэл бас description дээр мэдээлэл байгаа. За 25 онд бидэд 9 MCU-гийн бүтээл үзэх нэ. 9-ийг одоо он гарцсан энэ сарын сүүл шууд
Your Friendly Neighborhood Spider-Man. Нэг сарын 29-ноос гарч ирэх анимашн зураг байгаа. Өчигдөрхөн билүү 2 хоногийн өмнө юу н гарцсан. Миний бичиж байгаас л яг оны сүүлээр энэ анимашн зурлалын трейлер цацагдсан байсан. Бас айгүй сонирхолтой харагдчихсан. Тэгээд үзэж амжаагүй хүмүүс байвал үзээрэй. Тэгээд сэтгэлээ бас хуваалцаарай. За Spider-Man гарч их хооронд баг гарах байх гэж бодож байна. 2 сарын 14-нд Captain America Brave New World кино байна. Тэгээд энэ бол бас маш олон зургуудаа цацсан трейлерүүдтэй ч гэсэн цацчихсан бүтээл байгаа. Captain America-гийн 4-р анги тэгээд Red Hulk энэ төр гарна. Бас хайп өндөртэй байгаа. Миний хувьд бол. За тэгээд 3 сарын 4-нөөс бол бараг хамгийн хайптай байгаа зураг буюу Daredevil Born Again гарна. Та хэрвээ үзэж амжаагүй байгаа бол Netflix-ийн Marvel-ийн зурглуудыг бас бүгдийг үзээрэй гэж хүсмээр байна. Хүсмээрч байх те санал болгомоор байна те. Бас эн чинь шууд үргэлжлээд явж байгаа юм болохоор яг хуу тэрнээсээ амар хамааралтай байхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд бас юмнууд орж ирэх болов уу гэж бодож байгаа. Одоо жишээ нь гол дүрийн 3 4 жүжигчин бол өөрсдөө бүгдээрээ дүрээ дахиж бүтээж чаа. Миний хувьд бол 4 season билүү 5 season үзсэн ба Daredevil season 3-ыг үзээгүй, Jessica Jones season 2, Punisher-ийн season 1-2-ыг бол үзээгүй ба. Тэднийг бас одоо үзэн л гэж бодож байна. Амралтаараа бас өсрүүлэх бодол байна. Тэгээ юу болох нь хэдийн үзэж таарах нь одоо Daredevil Born Again гарах үед. За энэ зурлалын ард дээрээс болохоор 5 сарын 2-ноос Thunderbolts байна. Одоо юуны Marvel-ийн Suicide Squad гэж хэлж болохоор кино байгаа. Миний хувьд бол бас маш сонирхолтой дүрүүдийг хооронд нь нийлүүлсэн кино юм болов уу гэж бодож байгаа тий. Helena Belova байгаа, манай Bucky байгаа, Red Guardian байгаа, US Agent байгаа, Ghost байгаа. Тэгээд Sentry гэж дүр шинээр орж ирэхээр байгаа. Steven Yeun тоглох гэсэн боловч өөр жүжигчнийг сонгож саарсан байлээ сүлдээ. За ардаас нь болохоор 6 сарын 24-нээс Iron Heart гэж зураг гарч эхлэхээр байна. Одоо чинь саяны What If-ийн зураг дээр эпизод 5 дээр нөлөө Riri Williams өөрөө гардаг те. ертөнцөө аврах Destined эмэгтэй болж гарч байгаа штэ. Wakanda Forever кинон дээр анх гарчихсан. Одоо тэгээд өөрийн 6 ангитай байлоо гэж санаж байна. Цуурлаа. Энэ 100 үлгэдэж авахаар байгаа дүр байна. За тэгээд энэ оны кино сонирхогчдын бараг хамгийн их хүлээлтэнд байгаа кинонуудын нэг. Тэ ялангуяа комик фэнүүдийн яг Супер Баттер фэнүүдийн хувьд бол хамгийн хүлээлттэй байгаа кино бол The Fantastic Four First Steps ба 7 сарын 25-нд нээлттэй ихээр одоогор бол байна. Супермен бас 7 сард нээлттэй ихээр байгаа. 7 сард бол хэдүүлээ маш том 2 киноны үзэгч байх нэ. За Fantastic Four-ийн ардаас болохоор 8 сарчууд маш шахуу ууртай явж байгаа юмсэв. Амар шахуу ууртай. Eyes of Wakanda гэж цуврал. Ryan Coogler өөрөө шоураннераар нь ажиллаж байгаа гэж санагдаж байна. Буруу санааг бол аниматэд цуврал байгаа. Бас айгүй сонирхолтой. Wakanda-гийн соёл, уламжлал тэгээд тэнд үйл явдал нь өрнөх тийм гоё зурлыг хэдүүлээ бас анимашнаар үзнэ гэдэг айгүй сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэгээд Ryan Coogler-ийн өөрийнх нь оролцоо бас тодорхой хэмжээнд байгаа болохоор. За ардаас нь 2 цуврал бас байгаа нь Marvel Zombies 10 сард, Wonder Man гэж зурвал 12 сард гарахаар тус товуудтай байна. Marvel Zombies бол ялцчгүй What If дээр бас нэг эпизод гараад амжсан те. Тэрнийхээ спин-офф гэж бол явж байгаа. Wonder Man-ийн хувьд бол live action цуврал байгаа. За тэгээд 25 оны хувьд бол MCU нэг иймэрхүү төр зурагтай байх нэ. За тэгээд хамгийн хүлээлттэй байгаа цуврал те кино маань юу байна? Хамгийн баг хүлээлттэй байгаа те магадгүй нэг үзэхгүй байх таа гэсэн байгаа цуврал нь юу байна те. Кинонууд нь бол баг бүгдээр ингэ үзэх байх гэж бодож байна. За тэр бүгдээ бас хуваалцаарай гэж хүсмээр байна. Тэгээд энэ хүртэл үзсэн бол үнэхээр их баярлалаа. Тэгээд сонирхолтой бичлэгүүдээр удахгүй дахин уулзсан байхаа гэж найдаж байна. Тэгээд thumbs up, comment үлдээгээрэй. Donation description байгаа. Тэгээд найзуудтайгаа шеэрлж үзээрэй. Дараагийн сонирхолтой бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай.